Иран улсын дэд удирдагч Маштаба Хаминей Америк нэгдсэн улстай хийсэн хэлэлцээрийн талаар анх удаа байр суурь илэрхийллээ. Украины дроны халдлагын улмаас Москва дахь газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарчээ. Европ холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Орос улбооны улсын эсрэг 20 арга хэмжээг нэг жилээр суглаа. Финланд улс цөмийн зэвсгийн хоригоо цуцалсан байна. Арамдраг үзэгчдээ дэлхийд дахин дөрнөж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэх гэж байна. Анхаарлаа хандуулна. За өнөөдрөөс Америк нэгдсэн улс Ираны эсрэг тавьсан тэнгисийн бүслэлтэд цуцалж дайны дараах хэлэлцээний шат эхэлж байна. Ойгт орондод энэхүү 4 сар орчим мөргөлжилсэн энэхүү мөргөлдөөний дараагаар Америк нэгдсэн улс болон Иран улс дайныг зогсоох тохиролцоонд хүрснээр хамгийн бодтой шууд гарч байгаа өөрчлөлт нь энэхүү ормосын хоолой дахь Америкийн тэнгисийн бүслэлт албан ёсоор дуусан явдал болж байгаа юм. Гэхдээ үүнтэй зэрэгцээд Ираны дэд удирдагч Маштаба Хаминей анх удаа Америк нэгдсэн улстай хийсэн энэхүү хэлэлцээрийн талаар байр суурь илэрхийллээ. Тэрээр уг гэрээг өөрөө бол бүрэн дэмжээгүй өөр үзэл бодолтой байсан ч ерөнхийлөгч Масуд Пезешкиан Ираны ард түмний эрх ашигыг хамгаална гэсэн баталгаа өгсөн учраас зөвшөөрсөн гэж мэдэгдсэн байна. Наман Америк нэгдсэн улс гэрээг байгуулахын тулд зөвхөрөнгөө барж бүхий л дарамт шахалт боломжит бүх хүзрээ ашигласан гэлээ. Гэхдээ Хаминей цаашид Вашингтон болон Техраны хооронд шууд уулзалтууд болно гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү мэдээлэл нь түүнийг өнгөрсөн 3 дугаар сард албан тушаалтаа орсноос хойших хамгийн том олон нийтэд нээлттэй байр суурь илэрхийлсэн тохиолдол болж байгаа. Америк нэгдсэн улс болон Иран улсын байгуулсан гэж байгаа гэрээ нь нийтдээ бол 14 үндсэн заалттай онцлог зүйлсүүдийг нь харвал ормосын хоолойг бүрэн нээх Иран цөмийн зэвсэг эзэмшихгүй байх, дайны дараах сэргээн босгол, эдийн засгийн хөгжлийг дэмжих 300 тэрбум долларын сан байгуулах, мөн 60 хоногийн дотор байнгын урт хугацааны эхийн гэрээ байгуулах хэлэлцээг дуусгах зэрэг асуудлууд багтаж байгаа юм. Хэдийгээр энэхүү санд Америк нэгдсэн улсын зүгээс заавал хөрөнгө оруулах үүрэг хүлээгээгүйч гэлээ Ираны эдийн засгийг сэргээх ажилд бол чухал ач холбогдолтой байх нь гарцаагүй. Анх Баасан гарагт Швейцар улсад албан ёсны гарын үсэг зөрөх хэслэл болохоор төлөвлөж байсан боловч Пакистаны талаас гэрээ хэдийн баталгаажсан учраас шаардлагагүй болсон гэж мэдэгдсэн байна. Оронд нь Америк нэгдсэн улс болон Ираны төлөөлөгчид ойрын өдрүүдэд Швейцарт уулзаж техникийн хэрэгцээг эхлүүлэхээр болсон байна. Өнөөдөр Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance гэрээг хүчин төгөлдөр болсон 60 хоногийг тоолж эхэлсэн болохыг мэдээллээ. Мөн түүний хэлснээр дараагийн шатанд хамгийн түүхтэй асуудлууд болох Ираны баяжуулсан уран, цөмийн хяналт шалгалт, бүс нутгийн дэвсэгт бүлэглүүттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм байна. Дашин дуртахад ерөнхийлөгч Дональд Трампын байгуулсан энэхүү тохиролцоог Америк нэгдсэн улсын дотоодоос шүүмжлэх талууд байна. Ялангуяа бүгд найрамдах намын зарим улс төрчид Дональд Трампыг хэд их буулт хийлээ гэж шүүмжилж байгаа юм. Тухайлбал сенатор Билл Касри гэрээг сүүлийн олон 10 жилд байгаагүй хамгийн том гадаад бодлогын алдаа байлаа гэж хүртэл маш хурцаар шүүмжилсэн байна. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар Ираны цөмийн хөтөлбөр бүрэн зогсоогүй, Техран ормосын хоолойг хаах тактик нь үр дүнтэй болгонд олон нийтэд дэлхийн нийтэд харагдсан. Үүний эсрэг Америк нэгдсэн улс дөрвтэй алхам хийж чадаагүй. Иран эдийн засаг санхүүгийн хоригуудаа цуцлуулах боломжтой болсон зэрэг ийм шүүмжлэлүүдийг хийж байна. Харин дэд ерөнхийлөгч JD Vance эдгээр шүүмжлэлүүдийг няцааж Иран гэрээний бүх үүргээ биелүүлсний дараа л эдийн засгийн хөнгөлөлт эдэлнэ гэж тайлбарлав. Мөн Израилийн эрх баригчид гэрээг шүүмжилж байгаа тухайд JD Vance тэдэнд хандан бодит байдлыг харах цаг болсон гэсэн байна. Мөн Израилийн хувьд цэргийн хүчээр бүх асуудлыг шийдэж чадахгүй одоо инх тайван замаар асуудлыг шийдэх шаардлагатай цаг нь болсон гэсэн байна. Бодит байдал дээр бол Вашингтоны эдгээр анхааруулгуудыг Израиль төдийлөн бүрэн дүүрэн хүлээж авахгүй байна. Израиль болон Ираны дэмжлэгтэй гэгддэг Хезболлах бүлэглэл Ливанд гал бүрэн зогсоогоогүй хэвээрээ байна. Өнөөдөр Ливаны өмнөд хэсэгт агаарын цохилтууд бүртгэгдэж хүний амьд сэтсэн байна. Ираны талаас Ливанд гал зогсохгүй бол дайныг дууссан гэж үзэхгүй гэсэн хатуу шаардлага тавьж байгаа учраас Дональд Трампын засаг захиргааныхны хувьд Израилийн эрх баригчдыг ятгах бүрэн гал зогсоохгүй юмаа гэхэд ядаж хурдтмал байдлыг мөргөлдөөнийг намжаах чиглэлд амлалт баталгаа авах нэг шаардлагатай байгаа юм. Дараагийн мэдээ.
Украиний харин Москва хотын газрын тос боловсруулах үйлдвэрлэлүүд 7 хоногийн дотор 2 дахь удаага дроноор халдлаа. За энэ удаагийнх Украин Оросын нутаг дэвсгэрийн гүнд хийсэн хамгийн том хэмжээний дроны товтлогоонуудын нэгээр нэрлэгдэж байна. Москвагийн зүүн өмнөд хэсэгт Кремлээс ердөө 15 км-ийн зайд байрлах энэхүү үйлдвэрт гал гарч нисэх буудлуудын үйл ажиллагаа саацны улмаас олон зуун нисэлгүүд хойшлогдож зарим нь цуцлагдсан. Оросын батлан хамгаалах яамны мэдээлж байгаагаар өнгөрсөн шөнө Оросын агаарын хамгаалтын систем нийтдээ 555 Украин дроныг устгасан. Тэдгээрийн бараг 200 Москва хот руу чиглэж байсан гэж мэдээллээ. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү товтлогооны дараагаар мэдээлэл хийсэн. Гэхдээ хэрвээ Украин шатах ёстой юм бол Москва ч гэсэн шатах ёстой. Энэ дайныг дуусгах цаг болсон гэж хэлсэн байна. Түүний хэлснээр ийм цохилтуудын зорилго нь Орос улбаны улсыг хэлэлцээний ширээний ард суулгах явдлаа гэж. Товтлогоо болох үед Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Казан хотод зүүн өмнөд Азийн орнуудын удирдагчдыг хүлээн авч байсан юм байна. Оросын төрийн телевизүүд хадлагын талаар товч мэдээлэлд өнгөрсөн байгаа. Оросын парламентын доод танхимын дарга Вячеслав Володин Украины товтлогооны хариуд Орос илүү хүчтэй, илүү орчин үеийн зэвсэг ашиглаж томоохон цохилт өгнө гэж анхааруулсан байна. Мөн зарим өнцөрхөг улс төрчид цөмийн зэвсэг ашиглах асуудлыг хүртэл хөндөж эхэлсэн байгаа юм. Товтлогооны дараа Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрээс өтгөн хар утаа тэнгэрт суунуулж байгаа нь оршин суугчдын бичлэгүүдээс харагдаж байгаа. Энэхүү үйлдвэр нь Москва мужийн шатхууны хэрэгцээний 3/1-ээс илүү хувийг хангадаг стратегийн чухал ач холбогдолтой байгууламж юм байна. Москва хотын дарга Сергеийн зүгээс галын голомтыг олох хяналтандаа авсан гэдгээ хэллээ. Энэ мэтчлэн газрын тосны дэд бүтцийн байгууламжууд хадлагад өртөх нь Оросын зарим бүс нутагт шатхууны нийлүүлэлтэнд хүндрэл үүсгэж эхэлсэн байж магадгүй. Оросын хараад бус хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар шатхуун түгээх станцуудын 4/1 орчим нь нэг удаад авах шатхууны хэмжээнд хязгаарлалт тогтоосон гэж. Харин Кремлээс нийслэл Москва хотод шатхуун хомсдоогүй бүх шатхуун түгээх станц хэвийн ажиллаж байгаа гэж мэдэгдсэн байна. Брюссел хотноо болсон Европын холбооны 2 өдрийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд үзүүлэх дэмжлэг, Оросын эсрэг хориг арга хэмжээ, Европын урт хугацааны төсөв, дэлхийн эдийн засагт тулгамдж байгаа сорилтууд зэрэг сэдвүүд хэлэлцэгдсэн байна. Уулзалтын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг нь Оросын эсрэг хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээг дахин 12 сараар буюу 1 жилээр сунгах асуудал байлаа. Өмнө нь эдгээр хоригийг 6 сар тутамд сунгадаг байсан бол энэ удаа бүтэн 1 жилийн хугацаагаар сунгах шийдвэр гаргаж байгаа нь Европын холбоо Орос улбаны улсын эсрэг байр суурь улам чангатаж байгааг харуулж байна гэж шинжээч ажиглагч нар дүгнэж байна. Европын холбоо цаашдаа Оросын банк санхүүгийн салбар, криптовалют бүхий хөрөнгө, сүүдрийн флотын эсрэг нэмэлт хязгаарлалтууд хоригуул хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Гэсэн хэдий ч Европын холбоо дотор санал зөрөлдөөн байсаар байгаа гэдгийг анхаарах зүйтэй. Тухайлбал Болгар улсын ерөнхий сайд Румен Радев шинэ хоригийн багцыг дэмжихгүй гэдгийг мэдэгдлээ. Мөн Оросын газрын тосны компани Лукойлд хориг тавих нь Болгар улсын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Тус компани нь Болгар улсын хамгийн том шатхуун түгээгчдийн нэгт тооцогддог. Цорын ганц нефть боловсруулах үйлдвэрийг нь ажилуулдаг юм байна. Гэхдээ Радевас Украины Европын холбоонд эсэх үйл явцыг дэмжих эсхийг нь асуух үтрээр Болгар улс энэ үйл явцад саад болохгүй гэж хэлсэн байна. Оростой яриа хэрэгцээ хийх цаг болсон уу үгүй гэдэг бас нэг асуулт байгаа. Тэгвэл энэхүү уулзалтанд оролцсон хэд хэдэн өндөр албан тушаалтнууд одоогийн нөхцөл байдалд Оростой энхийн хэрэгцээг эхлүүлэх нь үр дүнгүй гэж үзэж байгаа гэдгийг илэрхийллээ. Тухайлбал Латвийн ерөнхий сайд Андрес Кулбергс нөгөө талаас их тайван тогтоох хүсэлгүй байхад холбоо тогтоох ямар ч утгагүй гэж хэлсэн байна. Литвийн ерөнхийлөгч Насведа адил байр суурь мөн илэрхийлж Оросоос гал зогсоох эсвэл хэрэгцээ эхлүүлэх бодит дохио харагдахгүй байгаа ийм үед ямар зорилгоор хэрэгцээ хийх гэж байгааг ойлгохгүй байна гэж шүүмжилсэн байна. Харин Австрийн канцлер Кристиан харилцааны сувгуудыг нээлттэй байлгах нь чухал гэж үзэж байгаа ч гэлээ Владимир Путин энхийн тохиролцоонд үнэхээр бэлэн байгаа гэдэгт эргэлзэж байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Энэ дэлгэнд мөн Итали улсын ерөнхий сайд Жоржиа Мелони Украинтай холбоотой асуудлаар Орос улбаны улстай харилцах тусгай Европын холбооны илж томилох санал гаргасан байна. Дашин туртахад энэхүү уулзалтанд Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский мөн оролцсон. Хэрвээ дайн ирэх өвөл хүртэл үргэлжлэх юм бол Украинд дор хаяж 300 пуужин шаардлагатай болно гэж мэдэгдлээ. Тэрээр дайныг дипломат аргаар дуусгахыг хүсэж байгаа ч гэлээ хамгийн муу хувилбарч гэсэн бэлтгэх шаардлагатай байна гэж үзэж байгаа юм байна.
Аман Украинд урт хугацааны аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй байгааг хэлж, Украины армийн санхүүжилтийг доктортой хангах механизм бий болгохыг Европын холбооноос хүссэн байна. Түүний үзэж байгаагаар Украины аюулгүй байдал Европын аюулгүй байдлын саншгүй нэг хэсэг. Европын холбоонд төрөвчлсөн журмаар Украин улсыг элсүүлэх нь хамгийн хүчтэй баттай баталгаа болно гэсэн. Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудаас гадна энэхүү уулзалтаар эдийн засаг худалдааны асуудлууд мөн яригдсан. Удирдагчдын зүгээс оройн зоогийн үеэр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрэлцэж Европ нэгдсэн байр суурьтайгаар хариу арга хэмжээ авах шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн гэж байна. Ялангуяа дэлхийн худалдааны тэнцвэргүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл, стратегийн хараат байдлыг бууруулах асуудал голлон яригдсан байна. Намын Европын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой нэг Европ, нэг зах зээл санаачилгын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Финланд улсын парламент 1980-ад оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан цөмийн зэвсгийг хориглох тухай хуулийг хүчингүй болгож өөрийн нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг байршуулах, ашиглуулах, нийлүүлэх боломжийг нээсэн хуулийг баталлаа. Ийхүү олон 10 жилийн турш их тайван төвийг сагсан бодлого нийгмийн халамжийн загвараараа дэлхийд санагдсан хойд Европын буюу Скандинавын орнууд аюулгүй байдлын бодлогоо үндсээр нь өөрчилж байна гэж хэлж болохоор байна. Украин дахь дайн 5 дахь жилдээ үргэлжилж байгаа. Нэмээд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр Дональд Трамп ажиллаж эхэлсэн цагаас хойш улам бүр тусгаарлах бодлого баримталж байгаа нь Финланд, Швед, Норвеги, Дани гэх улсуудыг батлан хамгаалахын чадвараа эрчимтэй нэмэгдүүлэхэд хүргэж байна. Энэ нөрөө өөрчлөлтийн хамгийн тод жишээ нь Финланд улс нэг хүү болж байгаа юм. Орос улбаны улс Украинд халдсны дараагаар төвийг сохих бодлогоо орхиж НАТОд элссэн Финланд ийхүү 3 жилийн дотор цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байршуулах боломжийг нээж байгаа нь аюулгүй байдлын орчин хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулж байгаа юм. Финланд улсын батлан хамгаалахын сайдын зүгээс энэхүү шийдвэрийг НАТОгийн цөмийн хамгаалтын тогтолцоог бүрэн ашиглах боломжийг нээх зорилготой гэж тайлбарлаж байна. Түүнчлэн Финланд улс Оросын хил дагуу 140 км урт төмөр хашаа барьж гисэн. Оросоос хууль бус цагаачид ирэхээс сэргийлэх зорилготой гэж албаных нь тайлбарлаа. Дашин дутгад Финланд улс нь Орос улстай 1340 км урт хилээр залгадаг ба. Их тайвны Нобелийн шагнал олгодог улсаараа алдартай Норвеги хүртэл батлан хамгаалах бодлогоо дээрс шинжилж байна. Тус улсын ерөнхий сайд Йонас Гар Стор өнгөрсөн 5 дугаар сард Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макронтой батлан хамгаалахын гэрээ байгуулж Францын цөмийн хамгаалтанд хамрагдах шийдвэр гаргасан юм байна. Өөрөөр хэлбэл өмнө нь цөмийн зэвсэггүй байхыг дэмжиж байсан улс өнөөдөр өөрийн аюулгүй байдлын бодлогоо цөмийн хүчинд түшиглүүлэх шаардлагатай болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. НАТОд Финландтай хамт элссэн Швед улс гэсэн мөн уламжлалт их тайвны бодлогоос ааж мар холдож байгаа юм байна. Өнгөрсөн 5 дугаар сард Балтийн тэнгис дэх стратегийн ач холбогдолтой гэгддэг Готланд арал дээр 16,000 цэргийг оролцуулсан НАТОгийн томоохон сургуулилт босна үүний тод илэрхийлэл гэгдэж байна. Дани улсын хувьд нөхцөл байдал бүр анхаарал татгууцгаа. Тодорхойлбол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг Америк нэгдсэн улсын бүрэлдэхүүнд нэгтгэх тухай удаадаараа мэдэгдсэний дараагаар Дани улс Гренланд дахь цэргийн оролцоогоо огцом нэмэгдүүлж Америк нэгдсэн улс хүчээр эзлэх оролдлого хийх юм бол нисэх буудлын газар дахь талбай замыг нураах төлөвлөгөө хүртэл боловсруулсан гэх мэдээлэл тухайн үед гарч ирсэн байдаг. Аюулгүй байдал батлан хамгаалахын бодлогоо чангатах чиглэлд Финланд, Швед, Норвеги, Дани гэх эдгээр улсууд дөрвөлээ хамтын ажиллагаагаа ч гэсэн эрчимжүүлж байна. 2023 онд эдгээр улс нийтдээ 250 сүнөөгч онгоцоор нэгтгэж Нордикийн нэгдсэн агаарын хүчин гэх хүчнийг байгуулах тохиролцоонд хүрсэн байдаг. Цаашдаа агаарын товтлогооноос хамгаалах нэгдсэн сүлжээ байгуулах зорилготой юм санаачлага юм байна. Мөн хамтарсан цэргийн сургуультуудын цар хүрээч гэсэн өссөөр энэ оны 3 дугаар сард Норвегийн удирдсан сургуультанд Америк нэгдсэн улс, Их Британи зэрэг 14 улсын 32,000 цэрэг оролцсон байдаг. Түүнчлэн Норвеги, Швед, Дани улсууд эмэгтэйчүүдийг цэргийн албанд заавал татах тогтолцоог үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Энэхүү өөрчлөлтийн гол шалтгаан юу вэ тухайд шинжээчдийн үзэж байгаагаар өөрчлөлтийн цаана зөвхөн Оросоос ирж болцошгүй байгаа аюул занал хийлэл биш, мөн Америк нэгдсэн улсын гадаад бодлогын өөрчлөлт бас хүчтэй нөлөөлж байгаа юм байна. Дональд Трампын тухайд НАТОгийн гишүүн орнуудыг батлан хамгаалахын зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5% хүргэхийг шаардаж, цаашлаад Гренландын асуудлыг хүндсэн байгаа нь Европын улсуудад Америк нэгдсэн улсад бүрэн найдах боломжгүй гэсэн тохиолж байгаа юм байна.
Хятад улсын баруун өмнөд хэсгийн Юньнань мужийн Кунмин хотод 10 дахь удаагийн Хятад Өмнөд Азийн Экспо үргэлжилж байна. За энэхүү үзэсгэлэнд өмнөд болон зүүн өмнөд Азийн олон орны аж ахуй нэгж үйлдвэрлэгчид оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм. Энэхүү экспонд бүс нутгийн соёлын өв, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэг дор харуулсан томоохон арга хэмжээ игдэж байна. Өмнөд болон зүүн өмнөд Азийн орнуудын павильонуудаар зочлох нь бүс нутгаар аялж буй мэт сэтгэгдэл төрүүлж байна. Энд ирсэн зочид төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй танилцахын зэрэгцээ, улс орон бүрийн өвөрмөц соёл, уламжлал, амьдралын хэв маягийг мэдэх боломжтой юм. Энэ жил Бангладеш улс үсгэлэнгийн онцлог орноор сонгогдож, гол тайзан дээр байр эзэлж. Тэд ямар онцлог бүтээгдэхүүн танилцуулж байгааг сонирхцгаая. Бид байгаль дээлтэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр нь бүгд байгальд задардаг. Экологийн хувьд аюулгүй бүтээгдэхүүнүүд юм аа. Бид эмийн үйлдвэрлэлийн салбарт боломжит түншүүд хайж байна. Хамтран ажилласнаар хэрэгцээтэй улс орнуудад илүү хэмжээний эм бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэж үзэж байна. Энэ жилийн үзэсгэлэнд Лаос улс тусгай түнш орноор оролцож, өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг илгээсэн байна. Хятад Лаосын төмөр замын ачаар хоёр орны харилцаа холбоо улам сайжирч байгаа бөгөөд үүний үр дүнд Лаосын алдарт кофе Хятадын зах зээлд илүү өргөн хүрээнд нэвтрэх төлөвтэй байна. Манай Паксог нутгийн цаг агаар кофе тариалахад маш тохиромжтой. Хэд халуунч биш, хэд хүйтэнч биш. Тариаланчид мөн элдв химийн бодис огт хэрэглэдэггүй. Уралс хураахтаа бид кофений жимсийг гараараа түдгээ. Учир нь машин боловсрсон болон боловсроогүй жимсийг ялгаж чаддаггүй. Бүс нутгийн орны дипломат төлөөлөгчид мөн шууд дамжуулалт болон бусад сурталчилгааны арга хэмжээгээр дамжуулан улс орныхоо онцлог бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Малайз Хятад хоёр сүүлийн 17 жилийн турш бие биенийхээ хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн. Цаашид энэ хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа Юньнань мужтай хамтын ажиллагааны асар их боломж бий. Учир нь муж хот бүр өөр өөрийн давуу тал боломжийг агуулж байдаг. Бид хоёр талдаа ашигтай боломжуудыг үргэлжлүүлэн эрэлхийлэх хэрэгтэй. Уламжлалт бүтээгдэхүүнээс гадна үзэсгэлэнд Хятадын хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшил, шинээр хөгжиж буй салбаруудыг мөн онцлон танилцуулж байна. Эдгээр нь Хятад болон бүс нутгийн түнш орнуудын хамтын ажиллагааны чухал хөдөлгөгч хүч болж байгаа юм. Эдгээр ногоон дижитал технологи бүхий шийдлүүдийн хувьд Хятадыг бусад орноос шалгаруулдаг гол зүйл нь тэдгээрийг өргөн цар хүрээнд боломжийн өртгөр хүртээмжтэй болгож чадсан явдал юм. Ингэснээр хөгжиж буй орнууд ч эдгээр технологийн өөр өгөөжийг хүртэх боломжтой болж байна. Илүү олон бүтээгдэхүүн, илүү олон зочин, илүү өргөн бизнесийн боломжуудтайгаар энэхүү үзэсгэлэн бүс нутгийн худалдаанд шинэ хөдөлгөгч хүч болж хамтын ажиллагааг эрхэмлэх үзэл санааг боддоор суулгаж байна. Холбоор үргэлжлүүлж байна. Өргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг товчоор багслуурья. Их Британи улсын ширгүүдийн ойдох Робин Хуудийн домогт гардаг алдарт 1200 жилийн настай царс мод өгсөн байж болсоншгүй гэж байгаль хамгаалагчид мэдээлээ. Энэхүү мод нь энэ хавар огт навч ургуулаагүй бөгөөд энэ нь амьдралын мөчлөгөнд дуусны шинж аж. Байгаль хамгаалагчдын мэдээлснээр модыг үзэхээр ирсэн жуулчид хөрсийг нэгтэршүүлснээр борооны ус үндэс рүү хүрэхэд хүндрэл учруулжээ. Хэдийгээр модны эргэн тойрныг хамгаалтын хашаагаар тусгаарласан байсан ч нэмэр болоогүй аж. Өмнө энэхүү модыг өгсөн гихт сургал хэд хэдэн удаа гарч байсан ч за энэ удаад үнэхээр амьдралын төгссөн бололтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Британи улсын Европын холбооноос гарах шийдвэрийн улмаас тус улсын эдийн засагт нийтдээ дотоодын нийт бүтээгдэхүүний 6% дүйцэхүйц алдагдал хүлээсэн гэж эдийн засагчид дүгнсэн байна. Судалгаанд Английн Төв банкны олон мянган компани үйл ажиллагаа санхүүгийн үзүүлэлтүүдийн мэдээллийг ашигласан байна. Шинжээчид хэрвээ Их Британи Европын холбооноос гараагүй бол эдийн засаг хэрхэн өсөх байсныг тооцоолж харьцуулсан үнэлтийг хийсэн байна. Алдагдлын тал орчим хувь нь санал асуулгын дараах тодорхойгүй байдал хөрөнгө оруулагчдын эргэлзээнээс үүдэлтэй гэж үзсэн байна. Харин үлдсэн хэсэг нь 2021 онд Европын холбооны зах зээл гайлын холбооноос гарсны дараа худалдааны саад нэмэгдсэнтэй холбоотой гэлээ. оны төрийн ивэлтээс хойш цэргийн цэцэрлэгтэй болсон Нигер улсын Сахелийн бүс нутгийн дэвсгэр бүлэглүүдийн халдлагатай тэмцэхэд хүндрэлүүд гарсан хэвээр байна. Нигерийн нийслэл Ниамey хотын олон улсын нисэх буудалд дэвсгэр этгээдүүд халдлага үйлснээ улмаас 11 цэрэг 2 энгийн иргэн амь алджээ. Батлан хамгаалах яамны мэдээлж байгаагаар халдлагыг далсан зогсоож 20 с жигтний баривчилж их хэмжээний зэвсэг сум хэрэгсэл хураан авсан байна.
Улс төрийн туршлагагүй хуульч бизнес эрхлэгч Abelardo Led Esprella Колумбусын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчээр нэрлэгдэж байна. Бар хоочтой тэрээр гэмт хэрэгтэй хатуу тэнцэх, төрийн зардлыг бууруулах, татварыг хөнгөрүүлэх, газрын тосны хайгуулах сэргээх зэрэг амлалтаараа олонний анхаарлыг татаж байгаа юм. Тэрээр өөрийгөө Колумбусын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг эргэн сэргээж чадна гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ хэллээ. Тэнгэрлэгсийн оройны гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.